өглөө болгон би барыг ингээд ажилдаа орохоос өмнө ингэж бүр яа за бурхан минь өнөөдөр хинж өнгөрөөг байгаасай л гэж би боддог байсан. Сайн уу? Сайн байцгаана уу? Нара байна. Та нар маань юу хийж байна? Өнөөдөр бас үнэхээр гоё нартай өдөр байна. Би Монгол нийгэмд амар их баярлдаг. Тэр нь болохоор ер нь бол өдөр болгон нар гардаг. Тэгээд ер нь хаяадаа л нэг амар юм харанхуй бронхи байдаг штеп. Гэтэ Германд бол миний амьдардаг газар бол үнэхээр өдөр болгон баг харанхуй байдаг. Тийм болохоор одоо ингээд яг Монгол ирсэн байгаа секунд хугацаанд ингээд гоё D-витамин аваад ингээд явж байгаад үнэхээр их баяртай байгаа. Миний өмнөх бичлэгийг үзээгүй хүмүүс ер нь намайг хэн бэ гэж гаргаж магадгүй. Би дахиад өөрийгөө танилцуулчих. Намайг та нар зүгээр Нара гэж дуудчихад болно. Би холбооны бүгд найрамдах Герман улсын Дүссельдорф хотод загвар зохион бүтээгчийн, олон улсын загвар зохион бүтээгчийн мэргэжлэр сураад одоо төгсөх курсэнд орцсон явж байгаа. Дараа жилийн ерөнхийдөө бол өдөө төгснө. Дараа жилийн 6-7 сард. Тэгээд миний хувьд бол одоо Германд яг нийтдээ 5 жил амьдарсан байна. Тэгээд одоо ер нь бол 6 дахь жил рүүгээ явж байгаа. Одоо л ер нь хүссэн мэргэжлээрээ сураад ингээд одоо төгсөж байгаа. Тэгээд тэрнээс өмнө болохоор хапер FSJ Ausbildung гээд ер нь бол хийж болохоор бүх зүйлээ хийж исэн. Тэгээд яагаад гэдгийг та нар бол ингээд видеоны явцад ер нь бол ойлгох байх гэж би бодож байна. Энэ удаагийн бичлэгээр болохоор би FSJ гэж юу юм бэ? Тэгээд FSJ-ыг хийхэд юу шаардлагатай болт юм бэ? Тэгээд хэр удаа хийсэн бэ? Их мэдчихлээ. Юу сурсан бэ? Юун дээр алдсан бэ? Мэдээж ямар ч тийм давс хачиргүйгээр ярих гэж бодсон байгаа. За тэгээд бичлэгтээ орцгоё. Тэгээд энэ бол ер нь дахиад бас аюу их ярьдаг бичлэг болох байх гэж бодож байна. Би сая өөрөө чалка таарсан заяа. Тэгээд ингээд гайгүй таарчих шиг боллоо. Чалктай үед ер нь бол одоо бараг жил болж байна. Юм уу? Тэгтээ таймер санагдаад тэгээл тарчлаар хэлэхтэй. За. Миний хувьд болохоор би 2021 оны 10 сараас тийм билүү? Гэхдээ 20 оны 10 сараас юм байна. 20 оны 10 сараас 21 оны 10 сар хүртэл хийсэн байна. FSJ-г. За тэгэхээр юуны түрүүнд яг FSJ гэж юу юм бэ гэдгийг тайдад жохон овчхон хурангуулад ингэж тайлбарлаж өгье. FSJ гэдэг нь болохоор ерөөсөө сайн дурын ажил. Жишээл эмнэлгийн байгууллага, цэцэрлэг, сургууль байна уу? Ер нь бол нэг тиймэрхүү газар л сайн дурын ажлыг хийж болдог байх гэж бодож байна. Гэхдээ би амар нарийн судлаагүй. Тийм болохоор яг хийсэн юм бол яриа авчи. Улаан цагтл маань нийгэмлэг гэж бас байдаг. Тэр нь одоо Гудскхойц гэдэг. Тэгээд тэр байгууллагаар ер нь бол дамжуулж ингэж орж исэн. Гэхдээ яг ингээд ороход одоо нөө Voraussetzungen гэж үүдэн штэ ингээд ийм ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ гэд тэнд нь болохоор 2 дахь 3 дахь жорноос ирж байгаа хүүхдүүд ямар ч байсан хэлний мэдлийн B1 түвшинтэй байх ёстой. Гэтэ ер нь болж өгвөл ингээд Германд амьдарч байгаа тэндээсээ ингээд тэр FSJ-д хийгээд явбал бас улсаасаа ингээд ирснээс Германд байгаа хүмүүсээ ингээд авах нь амар байдаг гэж ярьдаг. Тухайн хүмүүс нь ямар нэгэн өвчин байхсгүй. Одоо жишээлбэл нөгөө нэг намайг яг ороход бас хэдэн шинжилгээ авч исэн. Тэгээд жишээлбэл одоо тэнд нь илэгний ВЦ вирустэй юу эсвэл ингээд улаан бурхан нараар өвчилж ирсэн үү гэж аяг их асууж ирсэн. Тэгээд угаасаа тэдэнд зориулсан вакцин гэж байдаг шүү дээ. Тэр вакцинуудыг хийлгэсэн үү гэж бас асууж ирсэн. Тэгээ би нэг угаасаа тэр мэрэгч юм жоохон байхдаа л хийлгэжсэн болохоор одоо угаасаа тухайдаа санаагүй яг хийлгэсэн үү гэж мэддэггүйсэн. Тэгээд дахиад хийлгэж болох уу гэхээр болно гэхээр би яг тэр имлэгтээ хамаг шинжилгээг өгөөд тэгээд юунуудаа болохоор вакцинуудаа болохоор бас яг тэндээ хийлгэжсэн. Тэгээд
Тэгээд дараа нь тэр байгууллагатайгаа гэрээ хийгээд ингээд эхний ээлжинд 1 жилийн гэрээ байгуулад орж исэн. Тэгтээ тэрийг болохоор хамгийн багадаа эпизодыг бол хамгийн багадаа 6 сар хийж болдог. Манай нэг найз бас яг 6 сар хийгээд тийшүүд авс бэлдэн хийгээ явчихсан. Эпизодыг ойролцоогоор 1-1.5 жилийн дотор хийж болдог. Тэгтээ нас заачсан байдаг 27-оос доош насны хүмүүс хийж болдог. 26 ч л үү. Тийм 26 нь 27 хоёрын хооронд л байх хэрэгтэй. За тэгээд миний тухайд авдаг гэсэн сарын цалин гэх юм бол 440 евро байсан. Тэрэн дээр нэмэгдээд би нөгөө нэг Deutsches Rotes буюу Германы улаан загалт маань нийгэмлэгээр ингэж дамжуулж тэр газарт ингэж холбогдож ингэж яг тэр ажлыг хийж исэн болохоор улаан загалт маань нийгэмлэгээс миний хэлний сургалтын төлбөр буюу ингээд яг хэлний шалгалт өгөхөд хэрэгтэй байсан бэлтгэлийн анги сертификат авахын тулд ингээд Гёте дээр шалгалт өгж байгаа шүү дээ. Тэгээд тэрүүний төлбөрийг цаанаас нь дааж исэн. Миний хувьд болохоор би ишээ ингээд харуулчих. Alexiana Hausheidhorn гэдэг газар хийсэн байгаа. Энэ нь болохоор ийм хөгжүүлийн асрамжийн газар байсан. Тэгэхээр миний хийжсэн ажил гэвэл ер нь бол маш их тийм сэтгэл санааны жохон тийм хатуу чанга байж хийхээр тийм ажил байсан. Яагаад гэвэл тэнд ер нь бол өдөр болгоно л яг нэг настай хүн ингээд өвчнөөс олоод эсвэл ямар нэгэн байдлаас олоод нас ордог байсан. Тийм болохоор хүнд ер нь бол их дасгүйгээр айгүй их тийм сэтгэлийн хаттай намайг бол айгүй их байлгаж сургасан. Тийм. Тэгээд энд ингээ бас нэг юу харуулж байна. Энэ нь болохоор Alexiana болохоор нэг юм бүр юм том групп байгууллага. Энэ бол ерөнхийдөө бол ингээ том асрамжийн бас эмнэлгийн тийм том байгууллага байсан. Тэгэд өөртөө болохоор ингээ энэ группт болохоор ингээ хид хідэн ингээ эмнэлгүүд яг миний байсан тэр хотод ингээ харьяалагддаг байсан. Өөр авс бэлдэн хийж байгаа эсвэл ингээ сайн дурын ажил хийж байгаа тийм хүүхдүүд ингээ нэг дор байрладаг юм дотор байр байсан. Тийм тэгээд тэр дотор байранд болохоро үнэгүй байрладаг. Тэгээд өдрийн хоол нь болохоор цаад эмнэлгийн байгууллагаасаа асрамжийн газраасаа оройн хоол бас асрамжийн газраас авч болно. Өөрөө мөрөөгөл. Тэгээд бас биднэрт ингээд бас ингээд гаргаад өгсөн юм хүнсний агуулга байдаг. Тэгээд тэндээс бид нар ингээд дуртай ингээд хоолны зүйлс ингээд үүдийн шаам талах, өндөг тэгэл өөрч тэгээд нөгөө йогурт, жим, төрөл бүрийн жимс, сахар, ус, ундаа гэд бүх юм бол эндээс авдаг байсан. Ер нь бол хататал баг юм дэлгүүр орох ямар ч тийм шаардлага байдаггүйсэн. Тэгээд ингээд сарын цалин 440 байсан болохоор тэгэл ер нь амар гоё нэг тийм хангамж сайтай газар гэх юм уу тийм байсан. Өөртөөгөө адилхан зүйл хийж байгаа олон улсын хүүхдүүдтэй хамт байрлах надад үнэхээр сонирхолтой байсан. Тэгээ би өөрөө Монгол тэгээд дээрээс нь өөр Казахстанаас, Узбекистанаас тэгээд Индонезиас, Мадагаскарын бас нэг хүүхэд байсан байгаа. Би сайн санахгүй байна. Гэтэ ямар ч байсан ийм олон улсын ийм хүмүүс ингэж ийм цугларсан тийм газар байсан болохоор надад үнэхээр гоё байсан. Би энэс ингээд зураг оруулчих. Маань найзуудын зураг бидэд ингээ яг 10 сард би орсон гэж хэлсэн шүү дээ. Тэгэхэд яг тухайд байсан хүүхдүүдээрээ бидэд ингээд дотор байрныхаа нэг юм уулздаг заал гэж байдаг байхгүй юу. Тэгээд тэр зааландаа ингээд бидэд сууж байгаа шинэ жилээ гаргаж исэн. Тэр бас үнэхээр гоё үе маань байсан юм шиг санагдаж байна одоо ингээд бодоход. Ерөнхийдөө миний хийдэг ажил юу байсан бэ гэх юм бол тэнд чинь болохоор одоо угаасаа эрчим тэмцдгээний тасаг буюу өөрийнхөө одоо ингээд өөрийгөө хянах чадваргүй төвтрийн дэвлэмт байдаг ч гэх юм уу. Тийм
хүмүүс байдаг байсан. Би бас яг тэнд нь ажилладаг байсан. Гэхдээ тэнд ажиллахын хажуугаар бас зүгээр нормал тасаг буюу ингээд зүгээр ингээд одоо тархилгаан зүгээр хэрнээ ингээд бас орноосоо ер нь л жоохон босч чаддгүй. Гэхдээ зарим нь ингээд босдог ингээд иши тийш өөрөө ганцаараа явчих чаддаг тийм. Гэхдээ жоохон өндөр настай. Яалтчгүй ингээд хүний тусламж хэрэгтэй тийм болсон хүмүүстэй бас ингээд ажилладаг байсан. Одоо яг тэнд ажиллаж исэн сайн дурын ажилтнуудын яг хийдэг ийм ажил нь юу байсан бэ гэх юм бол зарим нь болохоор хоолыг бэлддэг байсан. Одоо нөгөө өглөө өдөр оройны хоолыг бэлдээд гэхдээ бүр амар ингэж хоол хийн гэсэн бол биш. Тухайн миний яг ажиллаж исэн газар нь болохоор бас нэг өөр бүр юм тийм хоолны тийм газартай. Тэгээ тэндээ ингээд бүх нөгөө имлэг одоо ингээд асрамжин газар мазархаа хоолыг ингэж бэлдээд ингэж тараадаг тийм байсан. Тэгээд ингээл өдөр болгоо нэг том машинтай ингээ хоол ирээлгээл тэг бид нар болохоор зүгээр яг тэрийг нэг хүн хүнд ингэж аягалж өгөх үүрэгтэй. Тэгэхээр хэрвээ ингээ зарим нь тусламж хэрэгтэй байгаад амамд нь халбагдчих өгч гэдэг юм уу тийм байх юм бол тэрийг бас би хийдэг байсан. Яг миний хийдэг байсан ажил юу вэ гэхээр одоо нөгөө өдөр тутмын амьдралыг нь ингээд өвчлөлтөө зугаатай сонирхолтой байлгах тийм үүрэг даалгаврыг би авч ясан. Жишээлбэл өглөө ингээд би орж ирээд дандаа ингээд өглөөний сонин шиж өгдөг байсан. Өглөө тэгэд өдөр аваад ингээд тэрэгцэртэй ингээд салхинд гарч алхаж байд юм уу. Тэгээд бас манай дээр ингээд аягүй сүмэс аягүй хүн ирдэг байсан. Тэгээд тэр хүмүүс ингээд бүр ингээд гитартаа ирээд ингээд дууны цаг маг гэж ингээд аягүй хийдэг. Тэгээд би тэгээд яг хүмүүсийн өрөөнөөс нь аваад нэг ингээд танхимд ингээд цоглуулж агаад нөгөө хүн чинь ингээд дуугаад болонгууд би хажууд нот модыг эргүүлж өгч байд юм уу те нэг тиймэрхүү бас тусламжийн тим ажил. Ер нь бол тэгээл дандаа ингээд тусламж хэрэгтэй байгаа хүмүүст очиод ингээд тусалдаг тийм л ажил хийдэг байсан. Өдрийн яг урсгал юу байсан бэ гэх юм бол өглөө би яг 8-аас ажилдаа гардаг байсан. 7-оос ч лөө яг 8 цаг ажиллаад тэгээ ажилласаа буугаад өдөр нь бол тэгээд хоол молоо тэгээд тэндээс идчихэж байгаа шүү дээ. Тэгчээд тэрнийхээ дараа стил гэрмайлаа өөрөөс нь үцээр л байсан. Хичээлээ хийжээ тэгэл унтаал маргааш өглөө нь босоод ажилдаа явал нэг тиймэрхүү л нэг жилийн урсгалыг өнгөрөөсөн байдгийн. Гэхдээ бас яг тэр дундаа надад бас эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэг твтэх тийм шаардлагатай болж байсан. Юу болсон бэ гэхээр би яг хамгийн анх ингээд Германд хурж ирээд тэгээд анхныхаа айлд ингээд нэг амар тийм ханиад авч ирсэн баггүй. Тэгээд тухайд болохоор тэр айлын маань ээж нь яг хүүн ингээд хоёр баг хүүн ингээд амар ханиад төрсэн байсан баггүй. Тэгээд тэр айлын ээж болохоор өөрөөсөө нэг тийм эмчгүй юм болохгүйгээр зүгээр нэг тийм цай майхан уулгаал угаасаа германчууд амар цай ууд дүрдэг цайнууд хүний ингээд им болвол амар бие эсэргүүцэлгүй болгодгоо. Тэгээ тийм болохоор би ингээд хүүгээ ингээд эмгүүгээр ингээд өөрийнх нь бие эсэргүүцлэр ингээд энэ ханиадыг нэмчлүүлмээр байгаа. Тэгээд ингээд ерөөсөө бид нэр эмчрүүнх ямар явахгүйгээр ингээд байж байгаа гэж надад хийж тайлбарлаж байсан байхгүй юу. Тухайн үед. Гэтэ би яг тэрнээс нь хатлаад нэг амар ханиад аваад тэгээд тухайд угаасаа өөрөө нэг амар хилмэлний болон одоо яг эмчтэй өөрийгөө ингээд илэрхийлж сайн чадахгүй. Тэгээд дээрэс нь одоо эрүүл мэндийн даатгалт гэж байдаг хапарт. Тэр эрүүл мэндийн даатгал бол үнэхээр худны зүйл байсан байхгүй. Би тий яг хүрхэмч дээр нь очиж байгаа шүү дээ. Очоод үзүүлсэн чинь төлбөр гарсан. Тэгэл нэг үзүүлэхэд хэдэн төгрөгийн төлбөр гарлаа. Ямар ч бас айгүй хүндөрний төлбөр. Тэгээ дээрэс нь одоо уул нормали бол зүгээр яг ингэж эмчэд очоод одоо өрхийн эмчэд очиж үзүүлээд эм бичүүлж аваад тэр нөгөө бичүүлсэн эм нь хүртэл ингээ нэг даатгалаараа ингээд үнэн нь ингээ багасчдаг баггүй уулна. Тэгэхэд тухайд яг ингээд би ч өөр хапарын төлбөр цалин ч одоо юу вэ? Сарын нэг 400 байна. Та нарт ингээд ер нь Монголд байгаа хүн ингээд 400 еврогийн одоогийн ханшаар ингээд бодоход сая гаргаж авч ийна. Зөвхөн ингээд
хүүхд тараад хамаг юм ингээд цаанаас ингээд болгуулчаад дээрээс нь сая төгрөгийн цалинтай байна гэж их юм шиг сонсогдож байгаа ч гэсэндээ яг Герман дээр очих юм бол угаасаа Герман өртөг өндөр тийм болохоор тэр хэмжээгээрээ бас мөнгө зарлагдах нь аюул өндөр. Тэгээд миний хувьд яг 400 еврогийн цалин авдаг байсан хүний хувьд бол тэр эмнэлгийн төлбөр гэдэг юм бол аюул их гарсан. Тэгээд хойд тэрийг хийж байгаа төлцөн. Ер нь бол тэр юм төлбөрнөөс айгаад гэх юм уу? Би тэрнээс хойш ингээд нэг им уугаал угаасаа яг тэр ханиад ингээд намдчихдаг байсан байхгүй. Ингээд им уугаал намдаал нэг ингэсэж тэгсэгээл аргалал яваад өсөхтэй стил ингээд яг бас ингээд 100% идэрэхгүй ингээд яваад байдаг байсан байхгүй. Тэгээд наа захирал за чи ер нь бүтэхгүй байна чи жоохон чөлөө аваад өөрийгөө имчлүүлээд ингээд өрхийн юмчд үзүүлээд яг яасан бэ тэрийгээ үзээд өөрийгөө ихлэ ирүүлэх очоод тэгээ ажил дээрээ гэдгсэн баггүй. Гэхдээ тэр нь бол бас зөвл байсан л та. Ковидтэй байсан болохоор захирлаас жоохон хардталтай юм байсан л да. Наа ковидтэй байж магадгүй гэд энэ хэдэд удаа ингэж өглөө болгон тест ер нь бол бид нар өглөө болгон тест хийдэг байсан. Ажил орохоос өмнө ковид авч аваагүй юу гэд тэгээд би ялцчгүй эмчт үзүүлэхээр болоод эмчтээ үзүүлээ. Тэгээд шинжилгээ эмчилгээ өгсөн чинь нэг жоохон муу гарсан. Тэгээд миний нөгөө ууш ингээд чагнаж үзээ. Тэгсэн чинь за чи ер нь нарийн мэрэгжлийн эмч рүү явах хэрэгтэй байна гэд. Тэгээд бүр намайг нарийн мэрэгжлийн уушгины эмч рүү явуулж исэн. Тэгээд тэр уушгины эмч маань ингээд надаас бүр ингээд ер нь амьсгалын тийм шинжилгээ авч исэн. Аваад намайг эцэст нь уушгины ер нь бол архаг өрөвсөл болсон байна. Чи ингээ яага удаан ингээд явцсан би гээд намайг ер нь л аюул загнасан. Тэгээд угаасаа тухайд бас нэг хилний төвшин ер нь бол гайгүй болсон байсан. Би чинь яг апэрэж захта нэг А2-оос B1-ийн төвшин л байсан. Тэгээд яг ажиллаа хийгээд 2-3 сар болоод явхад ингээ өглөө оол ингээ чангаар сонио уншиж шаад ингээд явж байхад бол миний ингээд хилний төвшин болон тэр эрс сайжирчсан. Тэгээд бас өөрийгөө хангалттай ингээд эмчтэй ингээд ойлгох чадвартай болсон байсан болохоор би эмчээ яг ийм байсан ингэж явсан ингээд им уугаад зүгээр болоод ингээд яваад бас ингээд удчлаа. Тэгээд ингээд яалтчгүй хэцүү байсан гэдгсэн чинь за ойлгож байна. Одоо ингээд эмчилгээгээ эхлүүлээ. Гэтэ чи гэрээрээ эмчлэгдэж болохгүй. Чи одоо ингээд эмнэлэгт хэвтэн. Гэтэ ихэр удаан чамайг эмнэлэгт хэвтгийг чи мэдгүй байх. Тэгээ юу ч гэсэн эмчлүүлээ гэдгсэн мэсэн. Тэгээд яагаад бүр ингээд хэвтэж эмчлүүлэхтэй тулсан бэ гэх юм бол одоо ингээд жоохон удаан явсан байсан бол бүр хүн төрөлбөрийн бүр тийм сүрье болохоор байсан байна гэж надад хэлжсэн. Тэгээд би бүр тухайд нэрээ бас амьдралын нэлийн том сорилт байна гэж би хүлээж авч байсан. Яагаад гэвэл би тэр эмнэлэгт 2 сар хэвцэн. Ажиллаж исэн газар ингээд надад амар их тусалж исэн. Айгуу сайхан сэтгэлтэй хүмүүс маш олон байсан. Тэгээ миний бүр ингээд танилцсан тэр олон улсын найзуудаас хүртэл ингээд надад эргэлт ирж байсан. Өрөөнөөсөө гарч болохгүй эмнэлгийнхаа өрөөнөөс яагаад гэвэл ингээд ийм эрчим тэмчилгээний тасаг байсан болохоор өөр өрөөнүүдэд яг ингээд ковид тусаад хүрээд ирсэн тийм хүмүүс зөндөө байсан. Тэгэд эмчнэрийн байгуул одоо ингээд тэнд ажиллаж исэн бүх хүмүүс бүр ийм одоо халтураас өөртөө сэргийлээд бүр амар ийм хувцтай тийм юмтай явдаг байсан. Тийм нөхцөлд 2 сарыг би өнгөрөөсөн. За ингээд 7 хоногийн юм байсан. Үр дүнд гарт ийж энэ нэмлэгт мэд чинь тийм гоё юм биш шүү дээ. Өглөө болгон яг миний нуужсэн юмнууд болохоор амар тийм доо зөндөртэй юмнууд байсан. Тэгээд нөгөө яг юмнууд ууж эхлээд тэгээд байж захта миний илгэнд бас гинт өөрчлөлт гараад одоо нэг илэг томорно гэж хэлдэг штеп. Ингээд илэг томроод тэгээд бүр тэрнээсээ нөгөө шок аваад бүр ингээд имлэг дотроо бүр ингээд өрөөндөө ухаалдчихсан.
Тэгээ маань нэг эмнэлгийн сувилагч өдөр над дээр ингэж орж ирээ. Тэгээд намайг ухаалтсан байсныг мэдээд тэгээд тусал мусал хийгээд тэгэж ер нь байсан. Одоо бодох нэ ингээд тийм байсан да, одоо ингээд авсан да гэж бодох гоё байд юм байна. Тэгээд нэг юм нь бүр амар хэцүү ингээд өглөө болго ингээд сувилагч ингээд 6 цагаас миний өрөөрөө орж ирээд за шинжилгээ, цусны шинжилгээ гээд ингээд өглөөлөн дээр ингээд цус аваад гараа явж байгаа. Өдөр болгон тэр шинжилгээ хийдэг. Би баг 2 сар өглөө болгон тасралтгүй цусны шинжилгээ өгч байсан. Тэгэл амар дурсан. Энэ бол им бол ийм тусал мөсл бол хүнийг бол амар ядраад юм билээ. Тэгээ яг 2 сар тэгээд эмнэлэг твтчихэд гарахад бас үнэхээр чанга басан. Тэгэхэд бас яг эмнэлгийн хоол гэж нэг амар хэцүү. Ингээл нэг 7 молог үүд ингээд өглөөний цай гээд нэг жоохон талах малах юм, масл засал тиймэрхүү чихэр мэхэр тиймэрхүү юмнууд орж ирдэг. Тэгээ тэрийг идчихэд ингээд байж байгаа өдөр 12-1-ийн үед ингээд яг өдрийн хоол гэж орж ирдэг арай халуун хоол гэх юм уу. Тэгэл байжангууд чинь орой нэг 5% үед оройны талах гэж орж ирдэг. Орой хоол байхгүй. Тэгэл талах чинь тэгэл явахтай нэг 2 цусам талхал орж ирж байгаа өөр юм байхгүй. Тэгэл нэг маслсан чихэр ирсэн ч юм та. Тэгэл ер нь л яг нэг тиймэрхүү байдалтай 2 сарыг болгоход бол тэгэл ер нь л 3-10 ил хасагдсан байсан. Миний нөгөө ажиллаж исэн газраас тэр хэд чинь намайг нэг амар сайн мэдгүй шүү дээ. Ер нь дөнгөж ороо нэг 3 сар л болцсон байсан баг. Гэхдээ ингээд ажлынхаа газрын хүмүүстэй айгүй гоё найзууд болоод тэд нар ч гэсэн намайг айгүй сэтгэл санаагаар дэмжиж чи сайн байна чи ингээд хилээ маш сайн хурдан сурсан байна. Одоо хүртэл ингээд айгүй гоё хичээгээ сурж ийн гээд надад айгүй их урам зориг өгдөг байсан. Тэгээд тэр дундаас нэг одоо манай нийгмийн ажилтан ингээд нэг ихч байсан. Яг намайг яг тэндээ жилээ дуусгачаад ингээд гарч байхад тэр ихч бас яг тэтгэвртэй гараад ингээд явжсэн. Тэгээд намайг яг эмнэлэг твтсэн байхад надад бүр нэг ийм текст явуулжсэн байхгүй юу? Би ингээд чамд хэрэгтэй юм байна уу? Яана одоо ингээд би чамайг ингээд амар өвдсөнийг мэдсэнгүй ингээд саяхан сонслоо. Хэрэгтэй юм байвал хэлээрээ ингээд бидэд ингээд бүүнөрөө ингээд цуглуулж хагаад чамд нэг пакет хийгээд ингээд өгөө ингээд чи ганцаараа байгаа штэ гэр орныхын чинж байхгүй. Тийм болохоор ингээд би тэгэхэд үнэхээр надад хэцүү зүйл яг тэнд яг тухайд одоо нэг жил гарны хугацаанд Германд амьдрахад бол бас аль малаас хөөгдөх жишээ нэг тиймэрхүү юмнууд болсон. Гэхдээ тэр яг хуу гайгүй байсан тухайд. Тэгэхэд яг ингээд бүр амар юм уушгины хатгаа болж байгаа. Тэгээд эмнэлэгт ингээ 2 сар ингээ хөвтөх. Яг тэр мөч хугацаа л надад амар урт санагдчихсэн. Тэгээд надад бол үнэхээр амар тийм том шалгуур болсон юм шиг санагдсан. Гэхдээ яг тэр эмнэлгийн бол одоо яг тэр ажиллаж байсан газараа тийм сайхан сэтгэлтэй хүмүүстэй уулзсан да, таарсан да. Тэр хүмүүс надад ингэж тусалсанд баярлалаа танахгүйсэн. Тийм хүмүүстэй танилцсан да. Энд бол гэхдээ би ерөөсөө ингэж тийм давс мавс нэмж яриаггүй. Эдэд эмчлүүлээд эдгэрээд гарсан даа үнэхээр их баярлалаа. Намайг ингэж яг дааж авсан эмч маань ч гэсэн үнэхээр мундаг хүн байсан. Ер нь бол Германыг бас нэлээ эрүүл мэндийн байгууллагаар бол үнэхээр супер гэж ярьдаг. Үнэхээр супер газар. Гэхдээ төлбөр амар өндөртэй л дөө. Гэхдээ миний хувьд бол бас азтай байсан. Ягаад гэвэл яг тийм улаан заалмаа нийгэмлэг гээд яг тэр байгууллагаар ингэж одоо дамжиж энэ ажилд ингэж ороод ингэж явсан болохоор тэр хүмүүсээс ч гэсэн надад аягүй тусламж ирж байсан. Тэгээд яг нөгөө амар чухал юм гэх юм бол яг өөрийнхөө эрүүл мэндийг нэгдүгээр тавих хэрэгтэй байна гэдгийг би маш сайн ойлгосон. Ер нь бол яс махандаа тултлаа ойлгосон. Яг одоо хамгийн хэцүү байсан зүйл нь гэх юм бол миний хувьд өглөө болгон би барыг ингэж ажилд орохоос өмнө ингэж бүр за бурхан минь өнөөдөр хинж өнгөрөөг байгаасай л гэж би боддог байсан. Ингээд сэтгэлийн айгүй бэлтгэлтэй болгож өгсөн гэж боддог. Миний хувьд бол тэр ажил ягаад гэвэл ингээд бид нар чинь ингээд маш өндөр настай хүмүүс байгаа. Тэгээд эсвэл ингээд 100% хүний хараа хяналтанд байх хэвээр эмнэлгийн тусламж хэрэгтэй тийм хүмүүс тэнд бас амьдардаг.
бүр ингээд зарим хүмүүс нэг ийм ойлголт байдаг шүү дээ. Ингээд зүгээр эцэг их өндөр настай болохоор нь тэгэл аваачаа хайцсан байдаг юм байдаг гэд тэнд бас ингээд нэг талаараа ботход бас тийм хүмүүс байдаг юм байна ли байд тийм гэр бүл байдаг. Тэгээд нөгөө талаараа болохоор ингээд бүр за 100 биш юм а гэх нэг 50-60% ингээд хүний асаргаа хяналтанд ингээд байх ёстой болчдог. Гэтэ яг тэрийг ингээд өдөр тутам хийгээд явна гэх юм бол тэр яг харж байгаа гэр бүлийнх нь хүн гишүүн ингээд өөрийнхөө амьдралын цагийг одоо тэр хүнд ингээд зориулаад ажил хийх ямар ч боломжгүй болно. Тэгэд нийгмээс аягүй их тусгаарлагдана. Гэх мэтчлэн амар олон асуудал ингэж тулдаг болохоор хүмүүс бас яалтчгүй ийм шийдвэр гаргаад хайртай дотныхоо үнийг ийм газар байлгадаг юм байна лээ би тэндээс ойлгож авсан. Тэгэхгүй дээ нөө монголчууд ч юм бас тэгдэж штэ ингээд яг аав ээжийг ингээд үдий наслахт нь ингээд амар газар аваачаа хийчлээ ингээд ямар ачлалгүйгээд яг би тэрийг бас монгол талаасаа бодох юм бол монголчууд үнэхээр сайхан сэтгэлтэй ингээд дээдл нь бүр нэг тухайн үед ингээд яригдчих дээдл нь ингээд яг манай 6 сар болж байгаа эсвэл ингээд манад ингээд 2-3 жил болцсон тийм хүн байгаа гэж ярьдаг байсан байхгүй. Гэхдээ ингээд бүр ингээ амар ингээ бүр хэцүү болцсон хүмүүс нь болохоор ингээ ерөөсө орж ирээд нэг 2-3 сар болоод тэгээл нас орчдөг гэсэн байхгүй юу. Тэгээд надад бол тэрийг харахад амар хэцүү байсан. Яагаад гэвэл ингээд яг манай өрөөний цонх ядж яхад ингээд юу заяа. Ингээд яг ингээд цонхоор ингээ гараа харах юм бол яг манай ажлын хаалга ингээ харагддаг байсан байхгүй юу. Тэгээд тэнд ингээл нэг хар юм урт машинтай тэгээ эсвэл ингээл цагдаас ирэл мэлэх болол зогсон байлаад ингээл нэг хүн бол нас орж ийл гэж боддог байсан. Угсаал тэгсэн байдаг. Тэгэхээр л одоо бштат ингээд одоо нөгөө шарил мэрлийн авч явдаг хүмүүс ирсэн байдаг байсан байхгүй юу. Тэгээд өглөө ингээл нэг удаа бүр амар харамсалтай байсан. Тэр яасан бэ гэхээр би нөгөө ингээд амар сонирмон уншиж өгдөг байсан гэсэн шүү дээ. Би тэгээ бас яг тэрүүгээр амар хилээ айгуу сайжруулж чадсан байхгүй 2-3 сар. Тэгээд тэнд нэг эмээ өвөө хоёр байна. Тэгээд өвөө нь болохоор 94 мөрөвтэй, эмээ нь болохоор 97-тай. Гэхдээ ингээ хоёулаа ингээ зүг зүгээр ингээд гээ-хэлфэгээд нүг түрдэг ингээд ийм тэр шиг юм ингээд түрэл өөдөө ингээ босоол эсвэл ингээ суугаал эсвэл ингээ хоолоо хүртэл ганцаараа ингээ идчихдэг тийм байсан баггүй юу. Тэгээд би тэр хоёртой ер нь бол бас нэлийн цагийг өнгөрөөсөн. Тэгээд өглөө бол угаасаа ингээд ажилдаа орж ирээ шин сонингоо авчаад тэр хоёрлыг гүг очичдаг. Тэгээд тэр хоёрт тэгээ бус хүмүүсийн ингээд бас суулгаж аваад ингээд амар их сонин ингээд чангаар уншиж өгдөг. Угаасаа чангаар уншиж өгөхгүй бол угаасаа тэр хүмүүс чинь бас зарим чих хатуу тийм эмээ өнөр зөндөө байгаа байхгүй. Тэгээд сонингоо уншиж өгөөд ингээд за ямар байв өчтөр яаж унтуу гайгүй байв уу хаана юу нүд чинь гайгүй юу гэх ингээд айгүйх ингээд юм хууч хүрэх гэж ярих юм уу тэгэж айгүйх ярьдаг байсан. Тэгэл яг нэг өдөр ингээд ажилдаа орхоол ингээд яг юуныхаа би цомохорч хараагүй. Тэгэл яг ингээд гараал ингээд харсан чинь ингээд уртаа хар ингээд машин өрөөд ирсэн. Тэгээ цагдаа магдаа өрөөд ирсэн. Тэгэл за нэгэнч бүр өнгөрчтэй гэж бодвол тэгэл ажил руугаа яваал орсон. Эндээшээ 2 давхар руу гараад тэгсэн манай сонирн болцсон. Ер нь тухайн өдрийн шөнийн ээлж гэж байдаг байхгүй. Тэгээд яг шөнийн ээлжинд гарсан нэг сувлэгч маань эсэндээ амар сонирн болцсон суужсэн. Тэгээд би нөгөө нэг бас ингээд сонингууд аваад нэг өрөөнөөсөө гарч чаддгүй, өөр ганцаараа явж чаддгүй хүмүүс байдаг болохоор тийшээ очиж ингээд сонио өгдөг. Тэгээ ингээд зарим нь болохоор ингээд явж чаддгүй тийм за одоо ингээд өглөөнийхөө цаг уугаарай гэж ингэж дууддаг байсан байхгүй юу. Яаж ч юм би тэнөө өгөө явж байхдаа нэг өрөөг алгасаад явсан байхгүй юу. Тэг би за гэс үлдсэн өнүүдаа сонингуудаа тарааж өгчөө буцаа хүрээдэр яа гэж бодоод тэгээд алгасахдаа би тэр эмээгийн өрөөг алгасан байхгүй юу. Тэгэл яг нөгөө булан тойрч бүх сонингуудаа тарааж дуусчаал тэгэл яасан бол гэж очиж хайлт асуучаад буцаа яваадаа гэж очиод очоо асуусан чинь нөгөө
чиний нөгөө сонио уншиж өгдөг байсан имиж өчтөрөөрөө нас урцсан. Одоо ингэсээ гэр бүлийнх нь хүмүүс хүрээдэрнэ гээд надад хэлэхэд нь би бүр амар шокнд орж байсан. Ядчихт нөгөө өчтөр оройн болохоор ингээд бид нэг дуугжмын цагтаа байж байгаа. Тэгээд ингээд хүмүүс хүн ирээд гитар ирээд бидэд ингээд бөөнөрөө тойрч сууж амар гоё азж байгаа л та. Тэгээд тэр эмээгийн гэрээс бүр ингээд бас хүмүүс ирсэн байсан байхгүй юу. Тэгээд ингээд гэр бүлийнхэнтэйгээ ингээ гоё суугаал тэр имийг бүр ингээд гараад нөгөөдөлтгөө салхилаад ингээд нэг тийм гоё тийм хөнгөн шингэн тэгээд нэг тийм гоё байсан байхгүй. Тэгсэн чинь ингээл өглөө ингээл ажилдаа хүрээл ирсэн чинь ингээд тэр хүн ингээ нас урцаа өчтөр ингээд орноосоо ингээ босгож байгаад ингээд өөрөө босгож байгаад ингээ унтсан юм шиг байна. Тэгээ юм хум өргөө дахиндаа гимтлээд унтсан юм шиг байна гэж хэлжсэн. Тэгэл яг тэгэл ар гэрээс нь хүн ирсэн. Тэгээд ингээд яг хүмүүс ингээд биеийг ингээд өрөөнөөс ингээд гаргаж аваад ингээд лифтээр ингээд доошоо бууж байгааг харсан болохоор бүр ингээд тэр зураг бүр ингээд одоо хүртэл толгоноос гардаггүй заяа. За тэгээд ерөнхийдөө миний ярих юм бараг ингээд болж байх шиг байна. Одоо муу талыг нэрсэн шүү дээ би. Тэгээд яг сайн тал нь би яг эпизод хийгээд олон орны хүүхдүүдтэй танилцсан. Яг ингээд айгүй гоё хүмүүстэй амар их таарсан гэх юм. Би бас өөрийгөө амар азтай тооцдог. Тэгэхээр хангамж сайтай газар очсон. Ягаад гэвэл би яг апер хийж гарахтаа л яг аавжээсээ зуучлахын мөнгө гэл айгүй их мөнгө төгрөг авч ирсэн болохоор яг очоод бол яг цэвэр яаж иж аваад өөрийгөө болгоно гэсэн тийм зорилготой очсон. Аавжээсээ бол мөнгө аваагүй. Ер нь бол тэгээд сар 440 еврогийн цалинтай байсан. Тэгээд хамаг хоол моол идэх уух юм дээр байр хоолол тэгээд цаанаасаа даалгуулсан. Хэлний сургалтын төлбөр бол угаасаа улаан загалал маань нийгэмлэгээс өгсөн. Өөрөөч бас өөрийнхөө мөнгнөөс гаргаж ингэж яг Монгол сургалтаа аваад хичээсэн. Тэгээ өөрөө ер нь бол хуваар айгүй хичээж тэгж ингээр маялыг сурсан. Өндөр насны асрамжийн газар ажиллах давуу тал гэх юм бол миний бодлоор одоо жишээлбэл миний хувьд бол би ингээд өглөө олго ингээд амар чангаар сонио уншиж өгдөг гэсэн шүү дээ. Тэгэхэд бол миний сонсгол ингээд үгийн баялаг тэгээд ингээд ярих чадвар ингээд бас ингээд акцент бас айгүй сайжирсан гэж боддог. Амар их баярлдаг байхгүй юу? Одоо ингээд яг тэр үүрэг даалгаврыг надаар ингэж хийлгүүлж байсанд би л үнэхээр их баярлалаа. Яа гэвэл тэр бол намайг үнэхээр вайтабрин гэж ярьдаг шүү дээ. Одоо ингээд цаашаа авч явсан. Миний зорилго маш их хувь нэмэр оруулсан гэж би боддог. За тийм байна да. Тэгээд өндөр ажлыг 1.5 жил хийнэ гэж байгаа шүү дээ. Энэ хөтөлбөрийг бол би цаашаа үнэхээр танил болгомоор байна. Хийж үзээрэй. Эпизод хийж явах явц чинь чи ингээд семинарт суугатаа өөр байгууллага дээр эпизод хийж байгаа хүмүүстэй ингээд улам их хүмүүстэй ингэж танилцсан. Тэр доороо бас чи ингээд ажил дээрээ ингээд одоо ингээд над чиг ингээд их ярих шаардлагатай ингээд яг тийм ярих шаардлагатай тийм ажилтай байх юм бол чиний яриа одоо хэлний төвшин чинь үнэхээр их сайн хурдан дээшлэн. Тэгээ дээрэс нь над шиг ингээд бас ингээд тийм гоё газар ингээд хангамж сайтай газар очсон бол ингээд ер нь бол үнд санаа зовх юм байхгүй гоё ингээд нэг жилийг үнэхээр гоё өнгөрөөж аваад өөрийнхөө хэлний төвшийг дээшлүүлээд өөр бараг дутуу юм үлдээгээгүй хаа гэж би боддож байна. Найдаж байна. Хэрвээ дутуу юм үлдээсэн та нарт асуулт байвал бас бичээрэй. Тийм тэгээд би бас юу яа гэж бодсон. Яг миний тэр яг ажиллаж байсан газрын вебсайт тэгээд мөн нөө миний харилцаж байсан улаан загалмай нийгэмлэг гэдээ байгаа шүү дээ. Амар бичүүгээр нь бүртгүүлэх ёстой байдаг гэх мэтлээ. Тэр талаарх би ингээ бүх мэдээллээ ингээд оруулаад вебсайтуудыг оруулаад тавьчээ. Тэгээд дараагийн видеогоор болохоро би Ausbildung B-ний дараа 6 сар хийжсэн. Ausbildung гэж яг юу юм? Тэгээд Ausbildung хийх юу хэрэгтэй болдیں۔ Ямар хэцүү зүйлүүд байсан алдаатай оноотой бүх юмыг нь би
ямар ч давсгүйгээр нөөж хаалгүйгээр та хэдэд ингээд бас туршлагаасаа ингээд хуваалцаад ярина. Хэрвээ нэг амар нушгүй болох юм бол би бас ингээд цаашаага одоогийнхоо сургуулийн талаар жоох ингээд мэдээлэл оруулъя гэж бодож байгаа. Тэгээд цаашдаа ингээд юу болсон, юу үзэж туулсан, ямар туршлага суусан тэр болгоно ингээд та нартай хуваалцахаар шийдсэн байгаа. Тийм болохоор дараагийн видеогоор уулзлаа. Түр бай. Bye bye.